Say hi guys. За та нар намайг хаашаа явж гин гэж бодож байна. Сүнстэй газар уу? Үгүй ээ. Одоо гэрээсээ гараад Бороогийн лөө явж байна. Тэгээд Бороогийн очиод яах вэ гэхээр одоо би Сансраас гараад Бороогийнх чинь хаан уулд. Сансраас хаан уул гэсэн аялал хаанах аялал доо. Тэгээд юу яна замаараа дэлгүүр орно. Өмнө нөгөө нэг юу яасан штэ. Гахаан сууны челленж гээд гахаан суу уралдаж уусан. Тэр үн дээр өстө Бороогаар бараадахгүй юм билээ. Тэгээд одоо зөвөр гэртээ өөдөж сууж ахаар гэж бодоод юу яхаар шийдлээ. Идээд нэг үзье гэж бодоод. Тэгээд одоо Бороогийн лөө явж байна. Замаараа ямар нэгэн идэх юм аавна. Харин юу авдгийг бэлээ гэж санаад сайн орж ирэхгүй байна. Ямар ч тач замаараа нэг дэлгүүр ороод идэх юм аваад тэгээ Бороогийн очно. Зя алхасаар л байна. Сайхан алхаж байна. Гадаа халуун байна. Тийш нөгөө юу хайгаад түрээсэлдэг мопед хайгаал явж байна да. Дүүрээ бол төвчрөхгүй ана. Ингэж тэр одоо миний яриа мэрэ сонсох нь надад нэлээд муу болоо да. Яг тэгвэл надад микрофон байхгүй микрофон боороо байгаа. Тийм болохоор микрофон гоо явж байгаа. Яг ямар ч юм байгаа юм да. За би ийм юм түрээсэлтэй. GT хана. Цэнхтэйг түрээслээд одоо ийшээ Jet gang гэж явна. Яа. Daar wordt gesloten. Er wordt een positie. За явсараад хаалтын 19 ажилтны соёлын ордон ингэсэн байна. За дэлгүүрт ороод ирсэн байна. Одоо миний бодлоор бууд босчтой юм гэж бодож байна. Бууд идчихтэй юм. Тэгээд ямар ч тач эндээс нэлээ олон бууз аваад за нэг 20 бууз аваад шууд Бороодоор яваад очно. Бороо одоо намайг ирж байгааг бид чөөл сууж байгаа. Тэнд бууз аваад ороод ирвэл гайх бахт. Юу вэ? За ямар ч тач бууз авчих. За ямар ч бууз авчлаа. Бууз авчих. Одоо Бороо let's go. За Бороогийн гадаа ирсэн. За dream. A few moments later. За энэ Бороо бууцааж игэнсэн. Бууз болох явц.
чигнэгдэж байна. Өнөр гоё байна дөө. Гэхдээ одоо эхэндээ ч бүх юм бол гоё байх юм. Тэр сүү бол эхэндээ амар гоё амттай байсан. Сүүл рүүгээ бол өстой амт нь муухай болж ирчихлээ шүү дээ. Энэ бууз арай тэхгүй л үт. Монгол хүн байна да тий. За ямар ч гэсэн бууз маань чигнэгдэж байна. За. Хай. Сайн байцгаана уу гэж. За төшиг өнөөдөр мэдээг авах төрөд ирсэн байсан тий. Даага нэх гээд ирлээ. Даага нэх гээд ирлээ. Гэхдээ энэ бол хамрах юм байна уу? Зүгээр харин бодоо. Тий. Харин ингээл ийм жоохон байт юм шүү дээ. Бичлэгэн дээр бага харагдаж байна. Гэхдээ энэ хөнгөрдүүлнэ гэж. Том тавган дээр хийж чадвар тэгж харагдаж байна. Тий. Тэгээ дуртай хоол тэгээд идэх юм болохоор зэр гахаан сүү мууг бодоход болол гой санагдаж байна. Тэгээ энэ бараг челленж гэхээс илүү нэг талаараа бараг мукбанг болчихоо яа. Болчихж байгаа тий. Тэгж л бодсон. За тэгвэл эхлэхгүй тий. За эхлэе да. За одоо ингээд хасалт яа. Хасалт энэ төр байхгүй шууд баг яг хэлээ шүү дээ. За. Амттай харагдчих. Мэдээж хамгийн төрөл дууссан чинь тий. За. Янз. Нэг үчирс бууз идэрэг гэсэн чинь тэрний санаа боцоо. Үгүй. Илүү дараа би мэд юм хөрөж мөшнөөс бууз идчихсэн санагдаад үссэн байсан шүү дээ. Тэгээд аваад гэсэн тийм. Үлээ цаагаа. Үгүй шүү. Тэр нь бол бууз. Таир өнөө орой бэлтгэндээ гарч магадгүй тий. Өдөр нүүдээд ахаар зүгээр. Бород мэдгэдэлгүй нэг юм хийчихдэг юм уу гэж бодоод. Тэгээ нааша хүлгэн жолоо заасан. Хүлгэн жолоо. Юу байсан? Тэгэл хоёр зэрэг дээрээс нэг аваад, өдрөөс юм бодорсон нэг аваад. Тэгэл хэл хийсэн шүү дээ. Хөнгөн. Та баяг баг гэдэг. Хөнгөн гэдэг юм уу? Нэг тийм чаленж гэдэг 2 литрийн колаг хэрхэхгүй дуусгах. Дундаа тасалдаж болно. Гэхдээ огт хэрхэрж болохгүй. Би тэгэж уусан. Бараг газар дээр өгөх байх шүү. Газ дундаа мандаад муу шүү дээ ер нь. Тэгэж 2 литрийн нэг дор хэрхэхгүйгээр ууж барахгүй зөө. Ер нь бол ихэвчлэн жимстэй ундаа мандал. Газтай ундаа ер нь муу. Тэр дундаа кола уух юм бол аягүй тэгээд өөхөх байлгүй. Үзэгчийн бэлгэлсэн аягыг тавьчихсан. Би нөгөө аягаа гэрээсээ авчрах гэж байгаа. Өмнөх челленж видеон дээр бас авчирс хэрэгжсэн байна. Тэгсэн чинь хоёр дахь удаага мартлаа гэж. Энийг ичгсэн үзэгчтэй ямар ч гэсэн баярлалаа. Айгүй хөөрхөн юм ичгсэн ингэрийн зүгтний хөргөсний наалтын тэр тий. Бууз яа хэд явж байгаа гэдэг юм шиг тий. Харагдахгүй тий. Насаа хоолж байгаа. Орой бичлэгэнд байгаа тий. Нарийн бодож тий. Тэгээ ер нь бичлэг хийх газараа бид хоёр юу яагаад байгаа? Урдчилд судлааг очиж үзээгүй байгаа. Шууд очино. Тэгээ жоохон янда юм байна. Одоогонд нөө радио ирэл үргэлж төрөл болохоор хамаагүй л тэгээд яа мэдээлэл олон ихээр интернетээс нэг мэдээлэл болохгүй маа. Гэтэ хоёр нэг юу тэр залхуурсан даа биш ээ. Мэдээлэл амар хайд тэгээд дээр нэг биокоммунит гэж яав. Галзуу имлэг байдаг юм. Амар их галзуу имлэг гэдэгцэн чинь. Энэ галзуу имлэг биш байд хараа тий. Бага мэдээлэл зарим нь худлаа мэдээлэл гэл. Тэгээ тэрнээс хойш боддог болсон л та манай хоёр. Ер нь нэг сайтнаас худлаа мэдээлэл авчиж шууд тэрнгүүр их аюултай байна тий. Тий.
радио эрэнгүүд бичлэг шал өөр болох байхаа guys. Тэгнэтэй тэ. Urbex Paranormal 2 мөлийг Ghost Hunting шүү дээ ер нь. Мөн айл эрт эхэлж байсан юм аа. Season 2 эхлэхэд л эхэлж байсан. Эвдэрхийн имэрчээ. Мөнгө нээж гардлуулаад эндээс нэдлэх шатсан тий. Тэгсэн. Хамгийн үнэтэй төхөөрөмж нь. Авчрал жоохон мөнгө илүү гарвал тэр гэрэл буюу сүнсний детекторыг авъя гэсэн чинь. Нэг бол нөгөөт нь эвдэрхийн юм. Одоо ер нь хүрээ гоё болох тийм тий. Залбир асууж байна. Эвдэрхэн үнээрээс яг л тий. Тэгээд тэр чи эвдэрэлтэй мэрчээс яах ч болтой балаа юм л. Бараг хохолоод хард юм лээс тэр чинь. Яжиг дээр нөгөө манай хоёроос гоё том гэрлээс эвдэрсэн юм гэсэн. Оо тийм нэр том гэрлээ эвдлээ хийцээ. Тэгээд чанд онхааргүй газраас савгаас унаад эвдэрчтэй. Тийм. Дотроо ямар нэг юм л орхилтны юм болчихоо. Тэгэж удаад нөгөө жижигхэн гэрлний цаныг хурдан дуусчихдээ юм чинь одоо наач өнөд ингээд тухандаа гэдэг нэг жижигхэн гэрл зөв авсан. Тэгвэл энэ жижиг чийд маань бас цэнгэн амар хурдан дуусчихдээ болохоор. Одоо тэгэл нэг том гэрлийн нэг хэсэгтээ харахгүй юм байна манайхан тий. Тэр аюу сайн тийм ингээ зүгээр ингээ ямар ч унахааргүй юм дээр ингээ тийм тэр ээлжээс нэлээ хүнд шүү дээ. Тэгэхээр ингээд ийм хавтаа юм дээр ингээ тавьсан байхад савгадаад тав гэж юу. Яг цөмөнтэй юмаа камерын хөл мөлөө ингээ хийгээс үзсэн ч тий. Гаднаа нэг тийм амар сэв нөгөөс өнгөртөө. Дотроо асуудал болсон. Тэр зүгээр гар аргаар мань хоёрын бол засаж чадах гэдэг шүү дээ. Нэг засварчин масварчин дээр яаж бол түшиг нэг задлж оролдож үзсэн тий. Өөртөөсөө баримжаагүй. Тэгэхэд бол нэг гэрлгүй нэг балан юм болсон. Зарим хүмүүс нөгөө бүдэг гэрэлтэй яваач илүү крипи байна гэдэг. Одоо хөссөн хөсөөгөө бүдэг гэрэлтэй явах юм байна. Одоо нөгөө радио мадио ирчил тэм тэндгүй очил тэтгэл бэрчэж үзээл. Таагаа асаал илүү гоё. Нэг жоохон dark vibe өгөөл сууд болох юм байна. Тэр радио мадио ч нэг цайл сууж чадах гоё юм лээ. Бас сайн уу мэн үү гэдэг юу ч яг тэрэн дээр орж ирж шүү дээ. Тийм. Нэрхээр нэг unboxing хийгээд гайгүй нүг үзчихнэ. Тэр чинь нэг unboxing хийсэн зааж. Ганц радио unboxing хийгээд байна. Одоо ч одоо чекан бос гэж шүү дээ. Үеийн чинь бас хагцсан дуурайд үү яг гэхдээ. Бас өөр их юм уу? Одоо гэж зүрх шинжэндээ орж шүү. Өмнөх нөгөө шингэн сүүчин болохоор шингэн болох шүү гэдэг. Тэгэхээр чинь нэг нь хөөхөн бас хэдэн мэлэг нам байна л да. Хөөхөн байгаа шүү дээ. Тийм лааш гэх.
бас нэг залбирах юм байна тийм. Өнөө өрөөний бичлэг хийх газар маань дахиад битгий фейлч хийсэй л гэж бодож байна. Хамгийн санаа зовж байгаа юм. Тэгвэл нэрээ яг сте яг тийлтэр. Тэгээд бошгоон хэрвээ тэр бүтүүч юм бол бошгоон байгаа газраас судалдаг багтаа. Машингүй болохоор ингэ таг зогсоод байна. Тэр гойжсэн хүмүүс тастахаа гоох юм шиг ичмэрхтэй. Нөгөөдөл нь одоо 100 цаг болохоор хөдөө гад яваад өгцөн. Нэр би бас гом нүүдлийн шоу шиг явж байна тийм. Дахиад ажилласаа гарсан. Одоо дахиад шинэ ажилд орно. Одоо хөдөө явж гэвэл би бас хажуур нь гоё болоог оруулна. Шигтэй юм контентны яг юу болдог вэ тийм. Бас хажуугаар нь хөөрхөн нэг бууз руу хараад хидрүүлж байна. Энэ удаа төшиг ялах шүү дээ. Би чадсан. Тулчлаа. Зөөр. Баяртай байна. Нэг. Дараа юу үзье? Дараа юу? Дараа ямар нэгэн тийм шийтгэлтэй болон болгоо. Тэгээд чинь тэ. Ингээд өөр ингийн элементарны жишээ авч ярих юм бол ингээл хоёул хайцлууд даваадаал. Ялсан нь юм мэдээл, ялагдсан нь яадаг ч юм те гүүхэн цааш энд сүнэлдэг ч юм уу те. Ямар нэг шийтгэл амсгал. Яа хөнгөн хөгжлөө юм тэгээд. За нэг үлдээж авчиж та. За тэгтээ өнөө чүү айл орж шүү. Эпизод 2-оор оруулна гэж бодохоор бүр догдолж шүү. Ерөн сис 2 ихээснээс хойш их уусаа онцгой хвчлэг орсон болдог. Гэтэл амар удаа хугацаатай нэгэн хүлээлгэлээ. Тийм болохоор хүлээлгэж байгаа нэг бичлэг оруулах болгонгууд бас л баярлах юм аа. Тэгээ шүү. Тэгтээ одоо үзэгчд хүлээс руугаа залгасан байгаа тийм. Манай хэд бас затгаж байгаа бох туу. Нэрч яач бай. Ой камбэк хийнэ. Бүр гоё. Надаа одоо л яг өсөн үлдээсэн төхөөрөмж маань ирж байгаа болохоор гоё. Яг нэг мэрэгжлийн төвшөнд тийм хангаж хэлж. Тийм шүү дээ. Яг мэрэгжлийн зориултын тэгээд бүр дэлхийд номер 1 тийм төхөөрөмж болохоор тийм ялцчихгүй. Ghost Stop гэдэг Америкт том газар байдаг юм л одоо сүнс судлалын төвүүдэд ингээд төхөөрөмжийг хийж өгдөг. Тэндээс одоо ингээд гаргадаг тиймэрхүү радио детектор ирээд юм лээ. Тэр нь болохоор ингээд одоо PSP 11, PSP 7 Pro хоёрын хооронд аанаа үздэг юм. Тэгэхээр PSP 11 нь болохоор ингээд юм хоёр сувгтай гэж байна. Давхар ингээс одоо ингээд дуу шум ингээд хоёр талаас ингээд хүлээж авдаг гэж. Ганцхан юмны үг бол өөр хоёр зэрэг гэсэн үг. Тэнгүүд
нөгөөх нь одоо PSP 11-ийн сул тал нь болохоор ингээд хянах дэлгэц байгаа байхгүй. Хоёулынхын захиалц одоо тэр PSP 7 Pro нь болохоор дэлгэцтэй. Дэлгэцтэй тэр noise cancellation-тэй. Ерөнхийдөө бол энэ тэнцвэр үздэг хэрэг. Бүр ингээд бүр нарийн ингээд шуумыг хүртэл бичиж авдаг юм л тэр нэг захиалц. PSP 11 нь болохоор авч явахад арай нэг тийм жоо болох том юм лээ. Нэг иймэрхүү юм чинь. Нөгөөт нь болохоор яг ингээл гарт багт. Гаравцчгал юм байсан үстэй байна тийм. Ерөнхийдөө дээр энэ тэр нэг хоёулын гэж чинь рекламдаг утаснаас нэг үйл хэлэг том байж чадах нь баг. Тэгээд дэлгэц мэлгэцтэй болохоор дэлгэц мэлгэцтэй намайг гоё юм л тийм. Дээр нэг хоёулын захиалдаг тэр чинь 11 нь аахгүй юу. Би одоо юугаараа илүү болтойгоо асуусан чинь зөөр 2 юм одоо юу авгараа л илүү байдаг чинь 2 тийм шугам оруулахаар л илүү байдаг. Түүнээс бол хянах дэлгэц мэлгэц энтрийг бол байдгүй. Тэгээд тэр нь үзэгчдэд бас нэг сонирхолтой санагдах байх гэж байна. юм бах тийм. 7 Pro бас тэглээс 7 Pro-ны сүүлийн үед гарсан юм лээ. Одоо ингээд хүлээдэн 3 жил туршигдж байгаад 21 оноос ахуулаад үндсэн завгар дизайн гарч ирэл тэгэл 3 жилийн турш туршигдж байгаа. Лабораторид бүтэн 3 жил туршсан гэж байна. Тийм сүнстэй баланс юу гэх одоо морог туршсан гэж байгаа. Сүм христийн сүмээр очиж туршилсан гэж байгаа. Тэгээ оршуулгын газар зан үйл гэдэг газрууд ердөөсөө туршилт хийж байгаа. Одоо тэгэл ингээл одоо ингээ хорвоо дэлхий дээр л байж бол хамгийн шилдэг хөлбөрийн гаргаж ирсэн. Зөв. Тэгээ 11 болохоор нэг хэрэглэгчдийн донд ийм байдаг гэдэг. Хянах дэлгэцгүй болохоор уйтгартай. Яг одоо нэг хідэн гэрц мэрц гаргаж байгаа яг тэр нь яг тодорхой хэмжиж чадахгүй болохоор яг дэлгэц рүү ингээ харуулгууд битүү ингээд юм хар юм дээр өнөө парчнаа гэдэг дуу оруулаад тэнгууд их гэрцэн заачдахгүй болохоор тэр нь жоон суулталтай байсан юм тийм. 11 гэж жоон сайжруулаад гаргасан цаг юм шиг. Өмнөх PSP 7-гоо сайжруулаад бүр Pro загварыг гаргасан. А тэр детектор дээр бол харж байгаад бол хамгийн сайн сонгосон. Мэдээж үзэгчдийн донешны мөнгөийг бас оруулсан байгаа. Тэгээд бас сайн хүмүүс тийм юм хэлцэлж байгаа. Энэ бол бараг нэг камерны датал тийм олж авсан да. Одоо тэгээд манай хоёрт байнга л шинийн камер. Одоо тэгэл ажиллаж шинийн камерт олчвол за тэгээ бараг ингээ бүртлээ дээ. Гэтэ шөнийн камерч яг нэг тийм амар тулгандаад байгаа асуудал байна шүү дээ. Биш. Явандаа л болчих хэдэлтэй. Тий. Одоо тэгээд бичлэгэн дээр одоо зайлшгүй нэг тийм амар хэрэгтэй тулгамдж байгаа бол биш болохоор хамгийн хэрэгтэй тулгамж одоо номер 1 гэх юм. Одоо яг агаар ус гэдэг шиг яг хэрэгтэй хоёр зүйлийг авсан болохоор одоо нэг сэтгэл хангалуун байна. Тий. Тэр үе маань одоо асуудалгүй ирчүүл тэгэл 100% сэтгэл хангалуун болж байна. Тий. Тэр Ghost Stop гэх тэр сүнс судлалын төвжимж өгдөг компани нь бас маань зөвшөөрж байгаа судлалаар нэлээд том анхаарал шүүсэн. Ерөнхийдөө дэлхийд дээр байдаг бүх одоо хоёулын шиг Ghost Hunter, Paranormal одоо үзэгдэл судлаач л гэсэн үг шүү дээ. Тэнгүүд нэг тиймэрхүү юмтай мэрэгжлийн бүр эрдэмтэд донд бүр амар юм. Тэгээд хоёроор нөгөө Японы Sony Montreal орж ирсэн. Sony-гийн урдуур орж ирсэн гэхээс амар гоо үзсэн. Тэгээд Sony ч юм бас хэд бас өөрөө бас number 1 гэж тийм амар том шүү дээ. Тэгээд Sony-гийн манча ранклж үзсэн л дээ. Ер нь райжан дундаас хамгийн шилдэг гэсэн чинь Sony бол тэр дэ хоёр талч. Тэгээд нэг тэр Ghost Stop-ос гаргасан тэр PSP 7 Pro бол тэгээд очирчлээ. Sony болохоор яг тийм одоо шинжилэл хийдэг болохоор урд тайм гараал үзэл. Тэгээд л өрсөлдөөл явж л байгаа л тий. Хааса 2007 оноос хойш шинжилэл хийх юм байлээ. Би яг худлаа харж уншиж байгаа бол ер нь бол тэгжсэн. 8 сарын 7-нд яасан. Өчигдөр Америкаас
Хашаа гарсан гэдэг байгаас ямар ч удаан бодвол тэр хэдэн бараануудаа мачтээс нь сургууль гэж бараг 2-7 3-7 хоног Тэгэл хэлж байгаа. Тэгээд наашаа ирсэн гэдэг хамгийн цаатлын хугацаа гэхэд 8 сарын 7-нд ирнэ л. Америк, Япон гэж дамжаад явах орчин мэдээж угаасаа тодорхой хэмжээнд багах хугацаа гараад. Тэр шиг ямар ганц ингээд нэг юм бараа ингээд авч явж байгаа шүү. Олон нэг хэлээд багхлаас бодоод Урдаас боддог ч уусаад хийж байгаа л да тийм. 90-ээс бараад очиж байгаа шүү дээ. Шатандаа л та. Яг ямар ч гэсэн сайхан ололцлоо тэгээд. Бит хоёр бичлэгээ айл болох нэг урт хөгжилтэй байх гэж чигээд итгэв. Бичлэгнүүдийнхаа завсар заагаар нь тэгэл нэг иймэрхүү янз юмнууд оруулаа л тий. Хөгжилтэй бичлэгнүүд оруулаа л. Хөгжил нь ойлооч та. Гэхдээ энэ удаагийн хол сайхан челленж, банк янз юм гэхээс ил зүгээр сайхан олчлаа. Тийм сайхан оллоо. Ер нь бол гоё нөө. Одоо тэр дүнээ оройны очих газар маань аль бүтээс тий. Очих газар маань л бүтээс. Дотор нь хашаа машин дотор нь хэрвээ юм уу нөгөө харуул хамгаалалт гэж байдаг бол сайхан нүд тэрээ эхлээд юу яасан дээр өвөл мэдээлж байгаа зөвшөөрөхгүй. Тэгснээс зөвшөөд нууцаар нэвтэрж ороод тэгэл тан тиймэрхүү балгас болсон юм ер нь хүн хард юм уу? Харуултаа гэж яваад өчтөг. Тэр нэг биологи яг нь харуул маралтай тэр нэг хүний эзэмшил байж дараал тэгэл тэрийг дараа нь нурааж мураагаад тэгээд тэр барилгын материал зэрэлийг өөр юмд ашиглах зорилттой тэгээд тэр барилгын материалыг төгслэнс юмнуудыг түгээдэг бусдад алдахгүй тулд хамгаалуулсан байна. Тэгэхээр хоёулаа ороод ингээл бичлэг хийгээл явж байтал баригдах юм бол та ер нь барилгын материал туугах чинь үү гэдэг юм бол бичлэг үзүүлж шүү дээ. Өөр одоо өөрөөр яаж хийх юм бэ? Оюуны өмч талдлаа биш оюуны өмч шээ. Миний эд хөрөнгө талдлаа гэх. Бас тэгэж байна. Одоо яг хоо тэгэл болгоно да. Бит хоёр муу санж явж байгаа шүү тэгэл. Тийш дээ. Манай чи орсон газар нэг эвдээ сүйтгэхэд байдаг уу? Тий. Угаасаа сүйтгэхэд байж гэж боддгоо юм дөө. Хүний зарим өмч хөрөнгөгүй байсан ч гэсэн ямар террористууд авах тий. Цанх мохын нэлээл бол хаач хэний ч өмч хөрөнгө биш байсан зүгээр хаягдсан бүр хэний ч юм биш тийм юм байсан ч гэсэн юм эвдэд сүйтгэл сүнөгөөл явах чинь тийм ёс зөв бол ер нь тэгээд даяар ингэж та ер нь хойлоочтаас ингэ бас баггүй хүмүүс төрчлээ шүү дээ. Тийм. Ядаж тэр баггүй хүмүүстээс нэг жоохон зөв үлгэр дуурайл үзүүлээд. Одоос хоёлонгаас нь дүү хүмүүс зөв үзэж байгаа. Тэгээд гүнзэж байгаа. Тэгээ хоёлоогоос бас санаа авч одоо энэ өөр төрөлч байд юм яаж төрөл байдیں۔ Бичлэг хийх тийм хийж байгаа хүмүүс хийх бодолтой хүмүүс байх юм бол тэдтэй зөв үлгэр дуурайл. Тийм ер нь тэр хамгийн чухал. Тэгэхгүй ингээд хоёулаа санаачилж байгаа юм бол тий. Хоёулаа зөв үлгэр дуурайлах хэрэгтэй. Тийм. Адаглал наацгаа хогоо энтийн таяд авахгүй тэгэл элдв анцын хараал тангинаад авахгүй тий. Тэгж чадчихвэл ер нь бас болж байгаа юм дөө. Ядс нийгэмд багт гэсэн хувь юм бас тий. Тэгэхгүй ингээд хоёулаа хараад өрөөгөл энэ тип юм сүүлгээл нэг муу характер агаал тэгэл бараг үзэж тохихгүй шүү дээ. Ер нь бол зөвөр одоо ингээд хараал хилдэггүй хүн ч гэж явах бид хоёр бол тодорхой хэмжээнд бүр амар нөхцөлтэй бодоход биш ээ. Гэтэ тодорхой хэмжээнд ингээд баг цаг хараалын үг ашигладаг. Тэгээ ингээд өөртөндөө ингээд ашигладаг болохоос ингээд өөр танихгүй ч юм уу өөр олон хүмүүсийн нүдэн дээр ингээд тий хараалт муухай хараал хилээд тах чи ер нь эвгүй үсттэй яаж ч бодсон. Нэг уурлах нэг тий тий. Одоо нөө манай хоёрын хийж байгаа контент чих хар бараа энергитэй шүү дээ ерөнхийдөө тий. Сүнсүүдэр дандаа боловс тэгээд ийм байт юм амар хар бараа энергит болох. Бид хоёр дээрээс нь өөрсдөөс ингээд юм хар бараа энерги цэцэрлээд хараал ингэнал яваад байл. Алсуураад ир чинь нөө контент маань хөгжих гэхээс илүү
бие сэтгэл санаанд их нөлөөлт юм шиг санагдсан. Тий. Тэгээд бие сэтгэл санааны нөлөөлөлт гэх юм бол хоёул нэг харсан зорилгодоо өөрчлөгдөхгүй л тань. Мэдээж л хоёр хардаг. Гэхдээ хандлтын төлөө тэгс нэг өмнөх хэд хэдэн бичлэгүүдээр шилжиж байсан л да 50 хандлтаа олчих гэсэн тиймэрхүү бодол байдгүй болохоор ингээд бичлэгэн дээр ингээд ямар нэг кат авахгүй ингээд мэдээд авахгүй ингээд явуулаад байт. Тэгээд нэг үс одоо нэг радио детектор хоёр чинь жинхнээсээ баталж өгдөг зүйлсүүд энэ газар сүнстэй сүнсгүй. Одоогор сүнс байна, одоогор сүнс байхгүй гэдэг ингээд баталж өгдөг зүйл. Тэгээд бас радиогоор ингээд харьцсан. Тэгээ манай хоёр шиг ингээд тийм рилээр байх хэрэгтэй хүмүүс бүр тохиолдож байна тий. Тэгэхгүй тэр радиог худлаа шуум оруулж ирээд 50 тавих гэж үзье гэсэн чи болдгүй юм лээ. Яг нэг шудраг заадаг тий. Гэхдээ тэр одоо тэр детектор дээр ингэдэг юм билээ ингээд утасны Bluetooth Wi-Fi хоёр байвал тэр детекторын гэрэл нэг асч унтраад байгаа юм л. Тэгээд тэр хоёроо ингээд буулгачаад явах юм бол яг хэвээ нормал гэж хэлдэг. Тэгээд 5 одтой үнэлгээ өгснөөс 4-ийг авсан юм л. Тэгээд ингээд нэг хүн бас ингээд нэг юу ижлээсэн л да. Ингээд нэг тогны одоо ингээд нэг арзатг дээр очингууд ингээд захилгаан орон зай байгааг мэдэрчдэг. Тэгээд нөгөөдхөө ингээд захилгаан ингээд буулгачингууд нүд нь унтарчдаг. Тэгээд ингээд тийм балуус сүнстэй орчинд байлаа гэхэд тэнд тог байна уу гэдгийг нэг мэдэрчиж бол нэг тундаа авах. Тэгвэл ингээд тогтой орон зай ингээд бүр тулгаж иж мэдэрдэг байгаа байхгүй тогийг тог сүнс хоёрын захилгаан орон зайг бас бүр ухаалаг ялгаад байгаа. Бүр ингээд яагаад тогных хоног гэдэг тулж ingасчаад тэгээ ингээд тогноос ингээд зайтай Wi-Fi Bluetooth ингээд унтарсан байгаа үед интернет унтарсан байгаа үед ингээд нөгөө нэг ингээд яг сүнс одоо нэг далдын хий үзэгдэл гарч ирэх ингээд хуваа зааж ирдэг. Ялгад заа гэж байна. Зөв. Тэгээд 5 одноос 4 од тавсан гэдэж бас нэлээд өндөр үзүүлэлт. Тэр радио бол 5 одноос 5 уулын юм авсан билээ. Одоо яг юм үлэхээр хоног хугацаанд юу явчихгүй те. Харин одоо зүгээр амар 2-3 хоног зүгээр 2-3-7 хоног шиг санагдаж байна. Чухал юм уу гэлэнгүү те. Ингээд хийцгүй ингээд байхаар өдрөө нэг аваад. Нэг мэдэд ингээд нэг зам авгүй ингээд за хоног явах модон өнгөрөөс бичлэг амжихгүй ингээд болохоор нэг мэдэд 2-3 хоног гэрчтэй. Тэгэл өөдөд зүгээр сууж байгаараа гэж бодвол миний ирсэн ингээд тий завсар цагаар нэг иймэрхүү юм хийгээд. Хоёроос энэ CIS2-ыг удаашруулад байгаа нь яг шамтарсандаа бол биш ээ. Яг л CIS2-ыг Paranormal, Ghost Hunting, Urbex энэ гурван төрлийг нийлүүлсэн тийм цогц контент гаргана гэж хэлсэн болохоор нөгөө багж нь авахгүй болохоор даа нэг Urbex чиглэлээр одоо бас худлаа хийсэн болчихгоо. Тэгээд та эдээс ингээд нэг жижиг ингээд хөөрхөн контент хийж яахын хажуугаар яг 8 сарын 7 болтол season 2 маань ер нь Urbex төрлөөр явна шүү гэж хэлээд байгаа. Тэгээд за үсрээд season 3 за удлаа гэхэд season 4 дээр ороод үгүй season 4 episode 4 дээр л ороод ирэх баг. Тэгээд тааштай бол тэр YouTube харна. Одоо тэгээд бичлэгний хугацаа ягаад уртсаад байгааг нь бас нэг шалтгаан болол эхлээ season 1 бол ингээ хот дотор газруудаас эхлээд ингээд тэлээд явж байсан бол одоо season 2 хот доторх газрууд ерөнхийдөө ихэнх нь дууссан. Тийм болохоор илүү зай хүрэн ингээд тэлээд хол хөдөө орон нутаг болоод явж байгаа болохоор тэр олцлон ингээд байнгын хөдөө орон нутаг руу яваад байж чаддаг болохоор ер нь бол бичлэгэн дээр хугацаа нөгөө асуудлаас шалтгаалж уртсаж байгаа. Ер нь бол тэгээд контент ингээд эхлээд чанартай ч чанаргүй ч ингээд хүмүүсүүд ингээд нэг сонирхолтой сэдвийг ингээд бариад авсан болохоор хийхэд ингээд хажуугаар урамтай болж гэсэн ингээд ганц Монголын нөхцөлд бол ажил хийгээд хажуугаар нэг бас чанар тий. YouTube-с баг одоогор бол манай хоёрын зиндааны тийм дооч хойлооч өөрсдөө YouTube-рүүд гэж ярихгүй шүү дээ. YouTube-р болоход хаач байсан болоогүй л байна л да. Зүгээр сонирхчийн төвшин гэж ярих юм да. Тэгээ сонирхчийн төвшний хувьд бол ер нь бол Монголд ингээд яах хэрэг
YouTube-ээс баг нэг хүн болдог. Том YouTube-рүүд нь л нэг сардаа нэг 2-3 мянган доллар болоод юм шиг байна. Ингэж бодоо. Тэгээд хоёр ингээд одоо season явах тусам subscribe одоо ингээд өсөх тусам ингээд видеонууд нь чанарчаад ирэх тусам 100k бит хоёрын одоо жишээлбэл би 100k хүрлээхэд төшиг дагаад надтай адилхан цогтуд бол яг бол надтай цуглах хэлжсэн болохоор яг нэг ghost hunt-ыг цуглах. Тэнгүүд заадаас төрүүлээ төшиг хүрлээнгүүд би бас өөр YouTuber гэж дуудаж болохоор ч одоо яагаад тэгж яриад байна вэ гэхээр бит хоёр нэг өөрсдөө анх эхлэхдээ ярьж байсан. 100 мянга хүртэл өөрсдөө YouTuber болжээ гэж үзье тий. Тэгэхгүй наа нүү үүнийг хэдэмжлэгээд нэг 12 мянган subscribe хүрэх YouTuber гэж бодлооч яах вэ? Юу төгшмээр явж бас юм ч бас нэг хэмжээ хязгаар байдаг бах гэж үгүйсээ байх л ёстой л та. Эцнийг наацх нэг 100 мянган шаардлага хангачаад YouTube-руудыг яриул яриа дээр юм болов уу гэж боддیں۔ Ингс згсэж байгаа л орой болно. Тэгэл бичлэгэндээ гарандаа минь ирэх. Ямар ч сан гоё байна гэхдээ. Тэгээ та хэд маань төшгийнхэн сувгийг одоо ингээд subscribe дараад өгөөрэй. Тэгээд одоо чиний сувч хэдтэй байна вэ? Subscribe нэг 2000 гарантай л 2000 хэдэн цаатай л явж байна. Минийх ч одоо 24 л орж байгаа гэдэг чинь ер нь одоо та үлдсэн хүмүүсүүд нь төшгийг ороод subscribe дараад өгөөрэй. Тэгээд одоо манай өрсөд ингээд та нарынхан сайхан урмын үг тэгээд subscribe энтерт бас айгүй хурамшдаг. Тэгээд мэдээж ингээд subscribe дарах нь бит хоёрт маш том хөрөнгө оруулалт оруулж байна л гэж үздэг. Бит хоёр угаасаа ч тийм. Тэгээд одоо бит хоёр ямарваа нэгэн зар сурталчилгаа авдаггүй, ямарваа нэгэн YouTube-ээс мөнгө олддоггүй. Тэгээд цалингаасаа болгоод тэгээд зарим нь хүмүүс одоо зээл хинзээлээ тий. Тэгэж болгоод байдаг болохоор зэрэг нэг жоохон одоо ингэ хийж байгаа юм маань одоо ингэ нэг үзэлт нь өсөх ч юм уу, subscribe нь өсөх ч юм уу. Тэгэхээр юм айгуу сайхан байдаг юм аа. Тэ. Ой мэдрэмж авдаг гэх юм одоо мэдгүй ингэ дотор байгаа мэдрэмжээ ингэ тайлбарлахад тийм үгээр тайлбарлах нэг жоохон хэцүү ч юм уу. Тийм мэдрэмж надад авдаггүй чамд. Тийм ойлгох. Тий. Юу нь бол тэгээд subscribe бадарч өгчтэй л бит хоёроо дэмжиж байна гэсэн. Тэгээд төшгийн сувг дээр одоо ингээд season 2-оос гадна одоо төшгийн маань хувийн влог энэ юу гэдгийг видео гадаа явж гин юм тийм ингээд бичлэгүүд орж явах учраас тэгээд төшгийгээ subscribe дараад өгөөрэй. Ядаж 30 мянга хүрдгүү маа гэж ядахнаа. Одоо боороо одоо миний сувг дээр subscribe дарсан хүмүүсүүд нь ороод ингээд дараад өгөөрэй. Ядаад ахаар зүйл биш л дээ. Уг нь бол ингээд нэг subscribe-ийн бутан дараал болоо. За тэгвэл эпизод 2-оор уулзъя. Тэгээ. За тэгвэл эпизод 2 бол түр баяртай guys.